Яг дөрөвнийхээ сэдвүүрээр гэж байгаа л тэр ашиг томтолтод таарсан. Өнөөдөр түрүү хэлсэн тийм ээ. Захын хүн манайх 51% 40-с хөв энэ төр гэдээ яриад ингээл улс төрчид энд улс төржүүлэл ингэж л. Ингээл манайд чинь хууль бий тийм үү. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу энэ бүх юм чинь зөв явж байгаа юм буруу явж байгаа юм гэдэг ягаад нэг утгатай агуулдаг гэж болох байна. Тэгээ тэрний чинь тэгээд нөгөө улс төрчид төрөн шийдэх ёстой шүү дээ. Улс төрчид нь ард түмэнд хайртай болох гол зарим нь хуулиас илүү худлаа юм яриад илүү юм амлаад өгч болох юм шиг яриад тийм манайх 30% нь авч боломж гэдэг юм уу 51% нь авч боломж гэдэг юм уу гэх мэтлэн бүхий салбар дээр одоо жишээлбэл төрийн тогтвортой нэгдсэн хувилбартай нэлээд шинжлэх ухааны үндсэлтэй тийм бодлого боловсруулах одоо юуны одоо хүчин чадал потенциал бидэнд бий юу? Уг нь бий. Чухамхүү улс төрийн намуудад байгаа ч улсуудаас ийм сайхан санаанууд гардаг, улс төрийн намын хүрээлэлд огт байхгүй улсуудаас сайхан санаанууд гардаг. Гагцхүү тэрэн төрийн бодлого болж боловсруулах одоо хэмжээндээ боловсрогдоод батлагдаад гараад ирсэн дараах хэрэгжих хэмжээндээ л бид нар одоо асар их бэрхшээлтэй өөрөөсөө бий болгосон бэрхшээлтэй тулгараад байгаа байхгүй юу? Бидэнд бол өнөөдөр ингээд нийтээр нь аваад явж байгаа тийм олон улсын том байгууллага чалга байна. Нөгөө яриад байдаг нэг гараар удирддаг хүний юм чалга байна. Сайхан л байна да цөмөрөө чөлөөтэй байна. А юу дутагдаад байна вэ гэхээр бол чухамхүү энэ төрийн бодлого, Монгол төрийн бодлого дутагдаад байгаа байхгүй юу? Тэр бодлого нь бол эсвэл 4 жил хэрэгждэг, дараагийн хүчин гарч ирээ төрүүчийн хэрэгжүүлсэн бодлогыг үгүйсгдэг, шинээр юм гарах гэж хичээдэг. 4 жилийн дотор амжснаас амжаагүй нь илүү болдог. Тэрнээсээ бол шүүмжлүүлдэг, засгийн эрхээ нөгөөдөгтөө өгдөг. Тэгээ ингээд нэг ийм тоглоомоор бид чинь ингээд 16 жил явчихлаа шүү дээ. За зарим үед бол тэр 4 жилд нь ажиллах боловцоог нь ч олохгүй 1-2 жил болгоол унгаад байна шүү дээ. Ингээд төрийн чадвар үнэхээр чадвар үнэхээр дэндүүсүүд байгаа байхгүй төр дэндүүсүүд байгаа. Тэгэхээр би одоо тэр ашиг томтолтын тухай асуудлаар бол маш тодорхой хариултуудыг бол өгөхгүй бол хүмүүс бухимсаар л. Одоо сая хоёр томхон айлчлалтай тийм ээ. Нэг нь одоо Америкаас төрийн нарийн бичгийн дарга байсан Джеймс Бейкер яриг юм байна. Тэр авиахаа майнстаа маш хурдан гэрээ байгуулагддаг шахалт хийчихлээ. Гэтэл одоо Оросын гадаад хэргийн сайд бас айлчлал яриг явж байна. Энд чи юу болоод байна те? Бид нар ер нь эцээц бид нар монголчууд асуудлыг шийдэхгүй гадны хүчин зүйлээр шийдэгдэх хэрэгтэй болчиход одоо тэр их барьж байгаа хүмүүс шийдэл хийж чадхаа байгаад ингээд айгаа цудаг болчихдөг юм уу яадаг юм те? Энэ сайн шүү дээ. Тэр хоёр ирж ийн. Тэр хоёр хүн ирж ийн гэдэг бол сайн байхгүй. Хизээ байтлаа. Тийм ээ? Бараг нэгэн өдөр ингэж одоо нэг ёсондоо хадаг барьж ирж байгаа байхгүй. Тэр тим нөхцөл нь бол бүрлдчихэд байгаа юм. Одоо энэ бол бидний давуу тал. Үнэхээр одоо дэлхийн эдийн засаг, за бүс нутгийн эдийн засаг түүний дотор хятадын хөгжил гэж одоо дэлхийг тодорхойлж байгаа, дэлхийд нэлээд том жин дарж байгаа ийм хүчин зүйл байна шүү дээ. Ийм үед одоо Монголын газар нутгаар байгаа байгалийн ашигт малтмал үнэхээр олонний анхааралд орж байна. Дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж байна. Тэрний илрэл болоод одоо жишээлбэл төрийн нарийн бичгийн дарга байсан хүн, одоо гадаад хэргийн сайд хийж байгаа хүн үржирч гуйж байгаа юм шүү дээ биднийг. Тэр бол сайн. Тэгвэл асуудлыг тэдний гуйснаар шийдэх биш. Монголчууд Монгол улсын хөгжилд чухам аль хувилбар, ямар хууль, ямар нөхцөл байдал, ямар гэрээ хилцэл ашигтай байх вэ гэдгийг хэн шийдэх ёстой вэ гэхээр улс төрийн намууд биш. Монголын төр шийдэх ёстой юм. Монголын төр тийм бодлогоо боловсруулах чадвартай. Чиний яриаг сонсоод за яг их олон юмнууд чинь сонсоод төрөө үндсэн хуулийн тухайч дурдаад авлаа тийм ээ. Дэсэг улс төрийн реформын тухайч дурдаад авсан. Сая бүрэх дотроо ухаан төрийн дархлаа шийдэмгий байдал загаан бач бас хэлээд байна. Тэр бол чадвартай байх хэрэгтэй гэдэг нь удаа тийм ээ. Би ярьж байгаа. Би тэг чиний нэг санаанаас дандаа эргэлзэж болгоомжилж явдаг шүү дээ. Чи мэдэн тийм ээ. Ер нь ерөнхийлөгчийн засаглал тогтоох нэлээд одоо эрх мэдлийг төвлөрүүлж одоо шийдэмгий тийм одоо цомхон чадвартай байдлыг бий болгочих. Ингэсэн өөрөөр хэлбэл одоо ерөнхийлөгчийн засаглал тогтооход ингэчих боломжийг бий болгочих юм шиг юм яриад байна уу? Би ерөнхийлөгчийн юм уу аль нэг засаглалын тухай яриаггүй шүү дээ.
ямар ч хэлбэртэй байж бол тэр нь парламентын засаглалтай болъё доо гэж байгаа болвол тэгвэл одоо энэ жил 4 жил болгон асар их үнэтэй олон хүнийг жирэгдүүлсэн ийм ерөнхийлөгчийн сонгуул хийгээд хэрэггүй. Бүр халдчих хэрэгтэй. Халдчих хэрэгтэй. Төрийн тэргүүн гэж хүн байх хэрэгтэй бол парламентаас сонгодог болчих. Нэг хувилбар байна. Нөгөө нэг хувилбар нь бол одоо ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр. Бас л байж болох хувилбар. Ерөнхийлөгчийн одоо засаглалтай болчихсноосоо болоод заавал одоо арчил хамигдаа дарангуйл гараад ирдэг гэсэн тийм бас шууд гаргалгаа бас байхгүй шүү дээ. Тэрнийг хааж өгсөн одоо хуулийн босод зохицуулалтууд, улс төрийн босод зохицуулалтыг хийдэг туршлага бол байж л байна шүү дээ. Өнөөдөр Монголын төр шиг байх чадвараа одоо явсан байсаар алдаал байна шүү дээ. Тэрнийг л бид харж байна. Тийм учраас одоо 21 дугаар зуун гарчхаад одоо тулгымцсан зорилтуудын дотор сумдуудаа яаж гэрэлтэй болгох вэ? Хүмүүсээ одоо нэг ундны усаар өрн дүүрээ яаж хангах вэ гэдэг асуудлыг яриа сууж байгаа байхгүй юу? Дэлхийн нийтээр одоо нэг глобалчлагдсан ертөнцид өнөөдөр ямар асуудал шийдэж байгаа вэ тийм ээ? Бүхнийг одоо мэдээллийн энэ том дардан замд хамааралтай холбоотой болгож игээ интернетийн сүлжээ ийм тийм ярьж хахад бид ундны усаа лампчгаар солих тухай яриа сууж байна шүү дээ. Тэр хөгжил байхгүй болчиход байна л да. Энэ хөгжлийг хэн хангах ёстой юм Монголын төр хангах ёстой. Одоо ямар байна вэ гэхээр бол нэг буруутцсан юм алга. Бид зөв замаар явж байгаа. Зөв замаар явж явах хоорондоо бол одоо Төрөний Ганбаатар шиллээ 15 жилийн дараа илүү өсгөл ерөнхийдөө өөрийгөө ремонтд орд юм аа. Одоо их засварт орох шаардлагатай байж болох юм. Ерөнхийдөө төр өөрийнхөө үүрэг функцийг маш ядмаг, маш сулхан биелнэ. Хаана төв дөөч ялгаа байхгүй, дунд шатанда аймаг нийслэл дээш ялгаа байхгүй, сум багтааж ялгаа байхгүй. Иргэн нь тусдаа, төр нь тусдаа. Иргэн нь төрөө ерөнхийдөө ингээд нэлээд дургуулсан зарим газар үзэн ядсан. Үзэн ядсан хэлбэр нь талбай дээр одоо хэдэн гэр барьцсан ингээс ууж. Энэ л байгаа байхгүй юу? Тэгээ хөгжсөн, төлөвшсөн оронд бол хин ерөнхий сайд болж гин үү, хин тэрний сайд ер нь бол бодлыг байхгүй шүү дээ. Манайд өнөөдөр иргэдийн одоо хамгийн сайн мэддэг юм бол тийм ээ. Улс төрийн хүчнүүд дотор ямар бүлэглэл фракцууд байна. Хэн нь үнэхээр хэн гараад ирэх магадaltaй байна. Аюун хумайнстай гэрээг бол 5149-оор хийх ёстой юм уу юм уу? Тэр иргэнд ер нь бол одоо бодоод авах хэрэгтэй асуудал биш шүү дээ. Тэр хүн бол төрснийх бол тэр аюун хумайнсын өмнөөс бол тэгж санаа зовж явах ер нь ямар хэрэг байна. Энэ нийгэм маань ерөнхийдөө эндүү ядуурцсан. Ядуурцсан учраас л эндүү улс төрж байна шүү дээ. Тэр өвөө бол шал ондоо юм бодож явах хэрэгтэй. Буйнаа бодож явах хэрэгтэй байтал тэр Фридландын өмнөөс 5149 байх уу 300 саяын буцааж өгөх гэж Монголын төрийн өмнөөс тэр хүн бодлого бодох гээд байна шүү дээ. Тэр үгний тэгж одоо зовох хэрэг байхгүй л да. Монголын төр байгаа бол тэр нь өөрөө шийдэл явах хэрэгтэй. Тэр тийм бололцоог төрд улс төрийн намууд олгох ёстой байхаа гэж бодож санаж байгаа. Тийм учраас улс төрийн намуудын хооронд тоглоомын бас нэг дүрэн баймаар байна. Зөвхөн хуулиар эн чинь зохицуулагдахгүй. Энд ч уулынханд бас нэг сайхан авах чанар байдаг байхгүй юу? Би одоо Оросын холбооны улс сургууль сурч байсан. Сүүлд нь одоо дипломат албанд одоо байлаа. Ер нь бол бас энэ уулынхнаас авах нэг юм байна. Альва хэлсэн юмд жишээлбэл эр хүний ёндоо талаас нь хандах юм. Уулынхны одоо бичигдээгүй хууль байна л да. Би нэг юм хэлсэн бол тэр үгнээсээ буцах хэрэг байхгүй. Би бол тэнд эр хүнд байх ёстой гол шинжүүд нь бол ер нь бол бас нэг тийм доожоогүй царайлаад байхгүй. Хэлсэн үгнээсээ буцаад байдаг. Ийм чанарууд гэж чинь аль ч хуулинд байхгүй. Манайд нэг тийм дутагдаад байна шүү дээ. Тийм дутагдаад байна. Бүх асуудлыг хуулиар зохицуул гарга байхгүй. Тийм учраас улс төрийн намуудын хооронд харьцаа бол нэг сайхан эрүүл судын харьцаа шиг баймаар байна. За сонгуулийн үед үзье. Мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээ чинийх юм минийх юм. Тэгвэл тийм тэрэндээ бол ийм социалист уралдаа маягийн юм. Улсаа алсаар нь одоо хохироос юм хийхгүй байна. За тохирлоо. Тэгээ өөр тохирох юм зөндөө биш дээ. Ийм маягаар нэг тоглоомны журамтай одоо болж авахгүй бол бид бол ерөөсөө журамгүй ясаар угаад энэ улсаа хөлдөөж хэр дуусчих шиг байна л да. Энийг л одоо ярил зүйтэй юм болов. Энийг засахын төлөө та хоёр санал нэгдэж байгаа болов. Жишээлбэл тодорхой одоо санаачлагууд гаргаад бусдыгаа эндээ нэгтгэхэд явах юм бол Монголыг хорлжихыг гэсэн тийм нам чалга, тийм улс төрч байхгүй шүү дээ.
Атгах санаа гэдэг бол хүн байгаа юм чинь тэр бол өдөр хувь хүний атгах санаа байж л байна. Тэр атгах санааг бол нийтийн юмд захируулдаг тийм орчин бий болгомоор байна. Тийм орчин бий болгомоор байна л да. Бидний үед дууслаа шүү дээ ерөнхийдөө. Ер нь бол улс төрд 15 жил болцсон гэдэг бол бид нар ерөнхийдөө өвгөн партизаны яриад сууж явах хэмжээд хурцгээд байгаа юм л да. Одоо дараагийн үедээ тун одоо мэдгүй шилжүүлэх ёстой бол замбраагүй төрн солдаттай дархлаа байхгүй ийм юмыг шилжүүлнэхээс бол бас үнэхээр зовж байна. Өнөөдрийн Монгол болохгүй байгаа болж байгаа юмыг бол бид өөртөө татаад их ярьдаг л да. Болохгүй байгаа юм бол бид гуравтаа бас холбоотой байхгүй. Ийм болгоцсон л байгаа байхгүй. Нэг зүйлийг ойлголоо. Түр өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм байна. Би бас тийм хэлдэг. Солдаттай байна. Солдаттай байна. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Шийдвэрээ гаргаж чадахгүй байна. Бүрэн сайн гүйцэтгэж чадахгүй байна. Төрийн гол үүргүүд чинь одоо хууль ёсыг тогтоох, төрч ёсыг тогтоох, түүнийг нь хамгаалах, бэхжүүлэх гэх мэтлэнгээр ингээд бат тэрийг хийж чадахгүй байна л гэсэн тийм зүйлд байгаа байхгүй. Энд ч нөөрэ нийгэмд байна. Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тэр нэг Наполеон хэлсэн үг шүү дээ. Хэрвээ улс төр үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түүнийг нь их буу гүйцэтгэдэг юм аа. Тэгэхээр улс төр тэгээд үүргээ гүйцэтгэх энэ байдлаараа цаашаа байх юм бол өөр хүчин зүйл тэр үүргийг нь гүйцэтгэхээр орон зайг нь эзэлж орж ирнэ тийм ээ. Янз бүрийн бослог гардаг юм уу, дэмжлэг гардаг юм уу. Тэгэхээр өнөөдөр төр бол тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй нэг гэдэгтээ бол санд нийлэхээс өөр арга байхгүй байхгүй. Ямар ч нэг шийдвэр гаргахгүй улс төрч болгоно өөрөө хувийн тоглолт хийгээл. Эсвэл улс төрийн намууд болгоно хувийн тоглолт хийгээл бие бинийгээ хураал. Энд ямар нэгэн одоо дүрний хэлдэг тоглоомын дүрэн бол ерөөсөө байхгүй. Тоглоомын дүрэн байх ёстой үстэй. Тоглоомын дүрэн ёс зүйн кодекс бол ерөөсөө байхгүй. Яг юм баримтлана гэсэн. Энэс ишгээ гарч болохгүй. Энэ дотор л гэх мэтлэн одоо арчилсан намын хамгийн доктортой хэсэг гэж сонгож алтан ганцтай бид нар нийлж одоо хамтарсан засгийн газар байгуулах. Гэт одоо энэ бол амар тоглоомын дүрмнээс гайдсан тийм юу байхгүй барилт тийм ээ. Нэг намын нэг докторх хэсгийг нь доктортой хэсэг гэж үзээд нөгөө хэсгийг нь пааслаад тэднэртэй хамтарч ажиллах гэдэг юм. Энэ чинь бол намууд хоорондоо харилцаа нь маш нарийн асуудлыг хөндөж байгаа байхгүй. Дараа нь одоо юу гэдгийг алтан ганцтай болоод тийм үү одоо инх сайхны бүлэгтэй ч юм уу тийм ээ гих мэтлэн гээд. Тэгэхээр манай энэ улс төрийн намуудын хооронд ялангуяа ирэх хүрж байгаа хоёр намын хооронд ийм моральны кодекс гэдэг юм тийм баримтлах ёстой ёс зарчим үндэ байхгүй байхгүй. Тэгээд засгийн газар байгууллаа сая одоо арчилсан намын эдийн гишүүд энэ засгийн газарт орсон тийм ээ инх сайхан тэргүүтэй. Тэгэн гутал нөгөө хэсэг бүлэг нь бол энэ засгийн газрыг энэ хаврад нь багтааж огцруулна шүү. Огцруулах ажилд орцсон. Номер гашгүй унагнаа. Гэт энэ бол үнэхээр энэ байдал чинь өөрөө нийгмийг одоо босгох тэмцэх. Одоо байгаа энэ одоо өдөртөлт байгаа хүмүүсээ бүгдээрээ гин тэнийг зайлуулахгүй бол энэ асуудал шийдэхгүй нэ гэсэн тийм дүгнэлтэнд хүрэх. Тэгээд тэрнийхээ тэр зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр мэдэхгүй одоо нөгөө улс төрийн үүргээ гүйцэтгэхгүй их бүр гүйцэтгэх гэдэг шиг янз бүрийн аргаар орж мэдхэр л байна. Тэр бол бидний буруу биш дээ. Одоо арчилсан нам олон толгойтой болцсон. Тэр толгойтой дотор ерөнхийдөө бас нэг хариуцлага үүрээд явчих одоо хэмжээний хүмүүс бүлгийг сонгож явах нь бол бас буруугүй шүү дээ. Тэгэхээр бол олон толгойтой байгаа арчилсан нам энэ дээр нэгдсэн толгойтой болоод авах нь жишээлбэл Монголын улс төрийн ерөнхий процесс ашигтай юмаа гэдгийг бол би байнга л хэлдэг. Одоо тийм процесс нь одоо түрүүний Батүлийн ярьсан 3 дугаар хурал гэнэ үү, онцгой хурал гэж хэлнэ үү. Эндээс эхлэлээ авсан байгаасаа билээ. Стегвэс эн чинь харьцахад их хэцүү. Танайх олон толгойтой байх тусам манай бодлого олон салаалсан л байх гэдэг байгаа юм. Тэгэхээр олон салаалсан бодлого биш нэг бодлого, нэг зарчим, тоглоомын нэг дүрмтэй байснаар бол намууд чожно, Монгол улс чожно. Танайх одоо нэг толгойтой болж чадахгүй. Нэг хэсэг салаа явчих шүү дээ. Намаас гараад. Бас зовлонтой биш үү? Ер нь бол танах манах гэлтгүүлтэй. Хойсолд намч гэсэн олон толгойтой болж эхэлж байгааг хараад чинь. Үгүй ээ. Тэгэхээр зэрэг үгүй. Тэгэхээр баяраа зүгээр бидний хүсэх юм бол ийм байж болохгүй гэдэг нь бол бидний аль алиных нь хүсвэжтэй зүйл. Тийм ээ? Аль нь ч гэсэн нэг бас нэгдсэн тодорхой хариуцлага хүлээх чадвартай тийм ээ ингээд ярьдаг байх
явдал бол яа харахгүй одоо бидний хүсвчтэй зүйл л дээ. Нөгөө төр бэлч ихний алхам магадгүй юм шүү гэж магадгүй. Тэгээ манайх бол одоо нэг толгойтой байж чадна гэж би хэлмээр байна. Олон ургалж бодолтой манайх бол бодлого нэг шүү дээ. Танайх тэгэхээр олон ургалж юутэй тэгээ олон толгойтой олон урсгалын бодлоготой. Үгүй харин тийм ч учраас тэр байдлыг л таслан зогсоох гэдэг тэр сая онц хуралгаа хийж тэгээд нэлээд тийм олон ургалж үзэлтэй гэхдээ нэгдмэл одоо шийдвэр бодлоготой юм байдалд хүрэхин тулд онц хуралгаа хийсэн. За гэхдээ энийг бол одоо би улс төрийн маргааны сэдв болгож цааш нь үргэлжлүүлмээр байна. Ерөн зүгээр бид гурав ярьж байхад сая бол за нэг ялангуяа та хоёрт ч гэсэн одоо өлгөөд олж зурхаж ярих хэвээр тэр зүйл нь юу гэхээр зэрэг үнэндээ баярын хэлдгээр Монголын төр сулдаж Ганбаатарын хэлдгээр чадахгүй болж байгаа. Энэ байдал бол бас нэр үнэхээр үндэсний аюулгүй байдлын асуудлаа гэж хэлэхэд би тэгтээ тэр танхаас цар хүрээтэй төр яриаггүй шүү дээ. Тийм ээ. Нэг олон халамжийн хөтөлбөртэй тэгэл байдгаараа танхаачихсан тийм төрийн тухай бол би яриаггүй. Үнэхээр тамиртай, чадвартай тийм ээ. Тийм төрийн тухай. Нэр одоо би ингээд харж байхад бол заримдаа сэрдэхэд боддог байхгүй юу? Эдийн засгийн талаар манайх бас нэлээд том өсрэлт хийх ийм нөхцөл нь бүрдчихэд байх шиг байна. Тэр гадна дотныхан нүгээр ирээл өнөөдөр ихтэл одоо би телевизээр харж байлаа. Оросын холбооны улсын одоо нэлээд том тэр бомтон манайд ирээд энэ ашигт малтмлын урд газруудыг сонирхоод явж байна л да. Тэгэхээр монголчууд руу мөнгөө бариад оруулсан $100 нь дор хаяа $110 болно гэсэн тийм баталгаагүй бол хүн орж ирэхгүй шүү дээ. Эднэр бол хоорондоо ямар ч байсан тогтоод тоглоомын дүрмтэй болж байгаа юм байна. Миний байгуулсан гэрээг улс төржүүлэх үүднээс сүүлд нь бол ингээд хүчингү болгоод намайга хохироогоод байхгүй юм байна гэсэн тэр итгэл бий болсон цагт л тэр асар их хөрөнгийг бариад манай дээр ороод ирнэ. Тийм хөрөнгө орж ирэхгүй бол тэр оюу толгойд, тэр таван толгойд, тэр цагаан суврагт хэдэн 100 тэрбумаар тоологдсон одоо үнэлэгдсэн ашигт малтмал байгаад бидэнд тэрнийга ашиглаад одоо сайныг хүртэх хөрөнгө чинээ бол байхгүй гэдгийг бол бид бүгд л мэдж байгаа шүү дээ. Тэгээ яг ийм үедээ бол бид нар одоо нэгдэх шаардлагатай байгаа юм. Тэгэхээр өнөөдөр эрхцээ хувьд бол айгүй сайхан боломж нь бол гарцаахгүй бүртцээ гарцаагүй Японууд сонирхоод байна гэдэг чинь бол үнэн. Өөр улс орнууд сонирхож байна. Тэгээ мөнгө аваад Монголд орж ирээд эдчээ харин ёстой хаанч байхгүй тэр ашиг олж болох боломж Монголд байна гэсэн тийм хандлага байх шиг байна л дээ. Юу нь болохгүй байх гэхээр зэрэг өнөөдөр нөгөө төрийн хэмжээнд төрийн шийдвэр гаргах чадвар төр бол өөрөө бол яасны биш тодорхой биш шийдвэр нь яач гарч мэдэх. Тэгээ тэр бизнес нь төрөөс дэндүүх хамааралтай болсон. Зөвхөн хуулийнхаа хүрээнд тэр асуудал шийдэгдэхгүй. Заавал нэг яамны нэг одоо цаана төшмөл сайд эсвэл одоо юм нэг даргын юунд орсон. Хараанд ор. Тэдний зөвшөөрөл тэдний одоо гар усгтайгаар бизнес нь явахаар энэ байдал чи хамгийн их саад болж байгаа нэг хэлж ин л дээ. Үнэхээр байдал бол тийм л байна. Тэгээ бид гурван өнцгөөс нь ярьж байна. Гэхдээ одоо цаг гаруй ирчихлаа. Аливаад онош тавьдаг шүү дээ. Жишээлбэл бидний онош бол Монголын төр солидатай байна. Төрийн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна. Төрийн дархлаа алдагдсан байна. Гэж ийм онош тавьж байгаа юм байна. Эмчилгээ нь юу юм бэ? Эмчилгээ нь юу юм бэ гэхээр бол биднээс хамаарах зүйл бол улс төрийн намуудад ямар ч байсан тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувьд бол төрийг бүрдүүлдэг улс төрийн намууд өөр хоорондоо харьцахтай төртөөгөө харьцахтай, иргэдтэйгээ харьцахтай тодорхой тоглоомын дүрмтэй байя гэж. Тэрнийг бол хуулиар зохицуулах бололцоонууд ч бий. Магадгүй одоо их хурлын гишүүн бидний дунд сууж байна. Энийг бол улс төрийн намуудын хуулийн тодорхой жишээлбэл хуульчлан заагаад оруулах тийм зүйлүүч байхыг үгүйсэхгүй. Тэгээ нэр төр бол сүлдээтэй байж болохгүй, төр бол чадвартай байх хэрэгтэй. Гэтэ би нэг зүйлийг дахиад хэлэхэд бол энэ бол данхаасан төрийн тухай яриа биш ээ. Тийм ээ? Төр гэдэг нь төрийн байгууллага нь хуулийн дээр гарцсан байхыг хэлж байгаа хэрэг биш тийм ээ. Төрийн чадвар гэдэг. Энэ дээр бол эрхэш бидний санаа бодол бол тэ нэг байгаа байх л гэж бодож байна. Зүгээр ийм л нэг юм нэрэл бодож байгаа. Энэ нэг сүлдээг эмчлэхээр нь
хоёр л арга байгаа юм уу гэж. Нэг бол нэрээ одоо ястай эр хүн шиг тохирцгооч. Тийм ээ. За эр хүн шиг тохирно гэдэг нь бол Монголын ашиг сонирхлын төлөө тийм ээ. Түүнийг алсаас нь одоо золигт гаргахгүй байх тийм хариуцлагагүй бодлого явуулахгүй байхаар тохирч чадахгүй бол би бас нэг галц байгаа байх л гэж бодод байдیں۔ Тэгвэл ээлж тусан бол гэж. Яг тэгэхээр угаасаа тохиролцож чаддаггүй популист бодлогоор илүү уралдах гэж оролддог ийм одоо намуудтай тэр намууд нь их хурал дээр хэн ч олонх биш. Хэнд нь хариуцлага хүлээгдэж хэнд нь одоо ямар үүрэг хуваагдлагдсан юм бэ гэдэг нь тодорхой биш байгаа явдал чинь бол үндэ тэрийг бас айх тус үлдүүлж байгаа шүү дээ. Би бол одоо магадгүй ийм санаа бодлогыг үгүйсэхгүй байх гэж бодод. Нэрийн чинь дахиад сонгуул явуулаад тодорхой хариуцлага үүрэх олонх нь гараад хариуцлага аваад ингээд явах нь бол төрийг султанаас гаргах нэг арга байж магадгүй гэж боддог. Яг бол бид чинь өөрсдөө үндснийхээ ашиг сонирхлыг хүртэл тавьж тууж хагаад улс төрийн тоглоом хийчих гээд байгаа ийм байдал руу түлхэгдсэн байгааг би одоо сэтгэл зовлонтой тэгээд байна л да. Тэгээ ээлж тус сонгуул ер нь хуулинд байдаг зүйл л дээ. Тэгэхдээ амьдралд хэрэгжих тал дээр бол би маш их хэрэгэлзээтэй байдаг. 76 гишүүн өөрсдийнхөө ажилгүй болгоно гэдэг дээр саналаа өгөөд сууж яах гэдэг бол юу л бол 76 хүн гэдэг чинь бол нэг талаасаа улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байгаа усуд нөгөө талаасаа хувь хүмүүс шүү дээ. Тэр бол тэрүүгээр шийдэгднэ гэдэгт бол би хувьдаа тэгэл гүйл байгаа юм. Нөгөө талаас ээлж тус сонгуулийг хийхтэр бол бас давуу тал гарах юм би. Нөгөө талаас аваад үзэх юм бол ер нь бол нөгөө хугацаанаас өмнө төрсөн хүүхэд гэж байдаг штэ. Нэг өр зулбчих дээр тэр эмэгтэй ер нь таксигээд нэг өрөө тогтоодгүй болчихдаг. Одоо анагаахын гэх юм уу, байгалийн гэх юм уу тийм ийм нэг огцом юмнууд бол манай нийгэмд бас нэг юм тогтвортой хэдий юм байх хэрэгтэй болов уу гэж надад санагдал байгаа юм л да. Ээлж тус сонгуулиар шийдэгдэх асуудлууд бий л дээ. Гэхдээ ээлж тус сонгуул хийснээр илүү их хүндрэлтэй бий болох. Өөртөө таалагдаагүй багтлаа ээлж тус сонгуул руу чирээд байдаг. Жишээлбэл манай хуулиар бол ээлж тус сонгуулийг хийнэ гэдэг бол ер нь баг бүтшгүй асуудал. Би түрүүний хэлсэн шүү дээ. Төр байх ёстой байрандаа байгаад бид нэг тодорхой хэлбэр саармаг биш. Парламентынх ч биш ерөнхийлөгч биш ийм хэлбэртэй. Парламентынх байлаа гэсэн нөхцөлд тэрнийг тараадаг арга нь бол маш амархан шүү дээ. Ерөөсөө маш амархан асуудлыг шийддэг арга нь ерөнхий сайдын одоо шийдвэрээр л парламентанд харж байдаг жишээтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай газар бол ерөнхийлөгчийн шийдвэрээр. Тэгтэл тэнд сууж байгаа 76 гишүүний тийм ээ 3-ны 2 нь саналаа өгж вэж нөгөөх нь таршин гэвэл өөрийгөө ажилгүй болгох тушаалд гарын үсэг зурдаг тийм 3-ны 2-ыг ололд. Амьдрал дээр байхгүй л байхгүй. Юу л да. Өчигдөр телевизээр бэмсрангаа ярьж хэлсэнслээ. Бидний ашиглаагүй нэг механизм байна л да. Одоо 5 жилд. Түмний санал асуудал гэж үнцэн хөлн биш шүү дээ. Түмний санал асуудал шийдэх бас нэг тийм ашиглаагүй боломж байгаа байхгүй. Мэдээж 76 гишүүн 4-ний 3-аараа өөрснөө тарыг тарахгүй нь ойлгомжтой. Гэрх мөнгө зарсан тэгж зүтгэж тэгээд их хурлын гишүүн болсон. Тэгээд өнгөрсөн хугацаанд их хурлын гишүүн байж ч баг үтсэнгүй шүү дээ. Коновчин гол гайцсан чинь. Зөвшөлтсөлгээр коновчин болгоод гэрээгээ коновчин болгоод жинхэнэ утгаараа одоо улс их хурлын гишүүн байх, тийм ард түмний илч байх, тэрүүгээ биелүүлэх тэр боломж чинь нэг их хурлын гишүүд олдог. Их хурл бол жинхэнэ утгаараа төр ирэх хэрэгтэй байгууллага байх тэр боломжийг эдэлж чадаагүй. Төр ирэхийг намайг булаагаад авцсан 2 намын удирдлага. Тэр их хурлын гишүүд 4-ний ирэхийг 2 нам булаагаад авцсан. Нам хоорондын гэрээгээр
Одоо 280 хооронд байгуулсан гэрээ биш үү? Дөрвөн зүйл залттай гэрээ, ардчилсан нам. Одоо тэр нь байхгүй л тийм. А тэрний өмнө бол зөвшөлтсөл гэж байсан, тэрний дараа нь гэрээ гэж байсан. Тэгээд хүссэн ч хүсээгүй ч одоо өдрөглөн шийдвэрээр конфликтардаг тийм л их хурлын гишүүдтэй болцсон биз дээ. Тэгэхээр зэрэг төрөний асуудал руу эргэж ороход тэр 56 гишүүн өөрсдөө тарах шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой л дээ. 1000 тар гэж хашгаад 1000 тар гэж үегаад бол тарахгүй л. 4 жилээ дуусгах л. Өөр нэг ашиглаагүй механизм ард түмний санал асуулга гэж. Ард түмэн санал асуулгаар тэгээд улсын хурлд итгэхгүй гэсэн тийм дун гарах юм бол одоо яах? Асуудлыг шийд зохицуулж бол санал асуулгаар улсын хурлд тарах гэсэн тийм үндсэн хуулийн зал байхгүй. Ямар ч асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэж болох юм шүү. Ер нь үндсэн хуулийн дээр бол 3-2 орлож яг цаасан тодорхой. Би зүгээр яг биш бас бодчих. Тэд тэргүй бид 3 өөр замаас тавих. Бид 3 эцээч санаа зовж байгаа нэг л байна. Үнэхээр төрс үлдэж байна. Чадвархаа алдаж байна. Тэгээ энэ бид 3 ч биш ерөөсөө хаяагүй санаа зовж байгаа. Магадгүй энэ талбай дээр байгаа ус ч санаа зовж байгаа. Бид нар санаа зовж болохгүй санаа зовж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг бол ийм санаа бодлол бол бас их хурл дээр үнэхээр одоо хүлээгдэж авч болцсгүй байдал одоо хүлээгээд авчих тийм байдал үүсхийг бол би үгүйсэн. Нэрээ одоо улсын хурлын гишүүд төрийн төвшөнөр бол бас л энэ сүлдэж байгаа, энэ одоо аргаа болсон, энэ арчаагүй энэ байдлыг бол таслан зогсооё гэж ийм зүйлээ явахыг үгүйсэхгүй л дээ. Гэтэ мэдээж хэрэг янз янзаар л ярилцах байх л та. Би зүгээр одоо тийм их итгэл найдвар төрийн одоо төрийг одоо султанаас гаргаж чадвартай болох гэсэн тэр арга зам руу харин ер нь түлхэх ёстой гэсэн энэ бэдгүрийн яриа бол харин олон түмэнд хүрээд бас ярилцвал зүгээр юм уу гэж бодож байна. Дараагийн уулзалтаараа жишээлбэл яг нэвтрүүлэг олон хүнийг урьж ярилцуулах байх. Энэ сэдвэр бас одоо Ганбаатар санаа оноогийн апплыг сонирн байх. Сүдөр улсууд орно штэ. А бид гурав одоо эргээд уулзах тийм боломж бололцоо зам байна уу, эрх намар байна уу олдлоо гэхэд энэ сэдвэрээ жишээлбэл хоорондоо тохирохтой тоглоомын дүрм улс төрийн намуудын хооронд одоо байгуулах юм уу тохирох тоглоомын дүрмэнд ямар одоо зарчмын заалтууд байх нь зүйтэй юм бэ гэдэг. Ингээд тохироод 1 2 3 гээд хүний тоогоор нэг хэлсэн байхад бол энэ бас л дэвшил урагшил юм аа л гэж би хөдөө бодож байна. Жишээлбэл дүрмч сонгуулийн хууль байгаа шүү дээ. Сонгуулийн хууль ямар байх вэ гэдэг чинь бол яг регламент дүрмээ бас тодорхойлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Одоо сонгуулийн хуулийг бүрхэг гаргачихлаа. Их хурл тогтсон шүү дээ. Нэг бол 3 хүн шийддэг. 76 хүн шийдээд хурлж бүрхэгдүүлээд аргацлаа байгаа зү. Томсгосон төргөөр хийнэ гээд. А яаж чухамгүй яаж томсгосон төргөөр хийх юм гэдэг чи одоо улс төрийн намууд цэц шийдэн зү. Яг хөө сонгуул тэмдээ сонгуулийн хууль сонгуулийн хуулийг сая их хурл хэлцээд хөтөлчихсөн. Ер нь бол юуг ус төржүүлж юуг ус төржүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг заагийг л тогтох нь бол энэ зарчмын асуудал. Би ч яг үнэ хэлэхэд өнөөдөр илүү ядарч ирлээ. Та ирчин бол өөрөө засах гад тэнд их ядарч байгааг өдөр ойлгох. асар их чалтай байгаа. Нөгөө төсвийнхээ төлөвлөгөөг яаж авах вэ гэдгээ яриад